Төрийн албан хаагчдыг хоморглон халах гэлээ гэж ардчилсан намын гишүүд ихээхэн хилам хийж байгаа. Ард олончоос хямралтай үед цалин бүнлүү хасаж ажил төрлөөс нь халах гэлээ гэж шуугилтцааж байгаа юм. Гэхдээ ажил хийдэггүй хүн сурталтай ихэмсэг яргуур дархлагдсан тэдгээр хүмүүсийг халсан ч бараг зөв. Өчигдөр фэйсбүүкээс олж унссан нэгэн постыг та бүхэнд уншаад өгчихье. Тэгэхээр та бүхэн нэг зүйлийг ойлгоно биз. Нэгэн хүн дүүргийн халамжийн төв дээр очиж асуудлаа шийдвэрлэх гэтэл эрхэм төрийн албан хаагч нэг цаас дутуу байгаа тул нийгмийн даатгал дээр очиж канондуулаад авчир гэлээ. За тэнд нь очтол даатгалын байцаагч нь ойрхон гарсан тул 40 минут хүлээл гэж байж залрав гинэ. Өнөө дутуу гэдвэсэн цаасыг нь мөнгөө төлөн байж канондуулаад эргээд халамжийн ажилтан дээр очил ойрхон этэ морхоор гарсан байна гинэ. Ойрхон гарсан байцаагч нь цаг гаруйн дараа самар цөмсөөр орж ирэх юм гинэ. За тэгээд арай хийж нэг юм компьютерийнхаар суугчаан болж асуудлыг шийдэх гэхэд сүлжээ тасарчихсан байх юм гинэ. Сүлжээ хариуцсан инженер лүгээ залгаж ярил өнөөх нь бас л ойрхон гарсан байна гинэ. За ингээд өнөө ойрхон гарсан инженер нь ирж янзалтад бас ахин 40 минут болов гинэ. Хөөе. Ер нь ийм л төрийн албан хаагчтай ингэж л төрийн албыг залгуулах жавалдаг хүн сурталтай бүх судаантай ижил зовх айж эмээхийг мэддэг хүмүүсийг ер нь бүгдийг нь халсан ч яадаг юм. Тэрч бүхэл ёстой нэрэ. За та нар түр хүлээж байгаа. Би ч бас ойрхон гарч чадрыг. Me